21 настай намшир өнгөрсөн 7 дугаар сард ясны хор тавдар өвчнөөр онцлогджээ. Иймээс эдгэрэх найдлага тэм бүгд найрамдах хятад ард улсад имжлүүлж авах үер нь аав нь тэнгэрт дэвшиж уулзаж чадлагүй үр тагцсан байна. Иймд аавынхын сүүлийн хүсэл болох дундгүйгээ хөл дээр босгох зорилгыг биелүүлэхийн тулд дүүн сургуулаа орхин ажил хийх болжээ. Намшир хөдөө аж ахуйн сургуульд малын хэмжээр суралцаж хажуугаар нь цагийн ажил хийдэг энгийн нэг залуу үеийн төлөөллөө. Гэвч өнгөрсөн оны намраас эхлэн хөл нь хавдаж зовирлж эхэлсэн ч өнөөхөө хор тавдар гихч байна гэж хинч санааг байна. Иймд гэр бүлээрээ ярилцаж ээж нь дундхүү намширыг аваад бүгд найрамдах хятад ард улсыг зорьсон байна. За ингээд эмчилгээ хагалгааны зардлаа бүрдүүлэхийн тулд өнөөдрийг хүртэл байр, машин зэрэг зарж болох зүйлсээ зарж 180 сая төгрөг зарцуулсан байна. Гэр бүлийн нэг гишүүнээ эдгэнэ гэж сэтгэлээ барин зүтгэж байсан тэднийг аав нь үрд орхисон нь хитрхи шудраг бос санагдаж байгааг тэтгэлж байлаа. Одоо дахиад бид нарт ийм овгашуу татдах үедээ гэдгээс л айж байна. Одоо дүүмэнд өвчтөй байна. Ээжмэнд бас ухаан санаач тэр тий бас хэцүү байна, сэтгэл зүйч гэсэн. Яаж магадгүй болчиход байна. Тийм болохоор тэгээд одоо болохгүй бас болохгүй хүртэл бүхэл одоо төрлөөр одоо аргаа аваад тий туслаач Монголоор түмний. Намширын дүү Жансан Сүрнэн анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд бие анагаахын чиглэлээр суралцдаг байжээ. За энэ жил 2 дугаар дамжааны оюутан байх ёстой ч ах нь ийм байдалд хүрч гэр бүлийнх нь бүх мөнгө санхүү эмчилгээнд зориулагдж байгаа энэ үед тэрээр сурахаас илүүтэй ажиллаж ахтаа нэмэр болохыг хүссэн байна. Одоо бисинд нэг 3-4 хоног адми хийж үтсэн орой шөнө шинийн цагаар тэгэхэд бол бас аа маань бүрэн эсэргүүцчихсэн л та шөнө оройн цагаар ажил хийж болохгүй хатаглаад би энд ч юм уу ахыхаа араас одоо хор тавдар тусах гээд байгаа мó гэдэг ч юм уу тий. Энэ маягаар одоо би дандаа нэг өдрийн ажил цагийн ажил өдрийн ажил болж хийгээд за тэгээд үнэхээр ажил болтохгүй байгаа үед аавтай хамт одоо том хэрэгтэн суугаад явдаг ч юм уу. Аавтай мэдээж одоо амьд ах үзэгт жишээ хамгийн сүүлийн хүсэл зорилго болох ахыхаа хөл дээр нь босгоно. Болохгүйгээс болох хүртэл гүнэ гэдгээ одоо аавтай өдөр болгон одоо унтахаас өмнө өөртөө шивндэг гэх юм уу хэлдэг. Өнгөрсөн 7 дугаар сараас хойш намширыг ээж нь сахиж иржээ. За иймээс тэд аавынхаа ханыхаа ажил явдалд ирж салах эс гүйцэтгэж чадаагүй байна. Тэд химийн эмчилгээндээ орж бусад хугацаанд эмнэлгээс гадуур өрөө түрээсэлдэг лээ. За мөн цаашид 12 удаагийн хим эмчилгээ хийхэд 250 сая төгрөг шаардлагатай байгаа тул олон нийтэд сэтгэлийн ханд өгсөн юм а. За хэрв та энэ гэр бүл туслахыг хүсвэл Хаан банкны 5619 тэг 6 69 74 дансанд сэтгэлийн ханд өргөх боломжтой юм шүү.